Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөртөө 350-аас 400 хүүхэд ирж байна. Эдгээр хүүхдүүдийн 80% нь ханиад томоогийн өвчнөөр онцлогдож байна. За хүүхдүүдэд өндөр халуурах, гүйлгэх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг голтой үлдэрч байгаа учраас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдвар хамгааллын дэглэмээ чанд барихыг эцэг эхчүүдэд анхаарууллаа. Ханиад том нь хүндэрсний улмаас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчим тэмчилгээний дасагт 55 хүүхэд хэвтэн эмчилүүлж байна. Эмчилүүлж байгаа хүүхдүүдийн 75% нь 2 хүртэлх настай хүүхдүүд байгаа юм. Эцэг эхчүүдийн хувьд хөнгөн ханиад хүрсэн үед гэрээр дархлааг нь дэмжих, дур мэдэн эм уулгах тохиолдол цөөнгүй байдаг. Харин хүндэрсэн үед нь эмнэлгийн байгууллагад ханддаг. Энэ нь ханиад хүндрэх гол шалтгаан болж байгаамаа. Энэ бол цагаан сарын дараах дэгдэл тоххой. Цагаан сарын дараах халдвар их дэгдсэн. Дулаараад ирэхээр бид нэр хүүхдүүдийг үзэр үйлчлэгний газраар, олон нийтийн газраар, за дэлгүүр хоршоогоор өөр юу гэдэг те. Ингээд бид нэр хүүхдүүдийг олон нийтийн хөдөлгөөнд банга авч оролцуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр яах нь хүүхэд ханиад томонд өртөж байгаа. 350-аад орчим хүүхдийн 70-аас 80% нь бол амьсгалын зовиртой хүүхдүүд байгаад гэсэн үг. За амралтын 24 цагт бол дунджаар нэг 400-аас 420 байгаа юм да. Тэгэхээр ханиад том уу намжлаар замжих халдвар бол өндөр байгааг зааж гисэн. Айхтар халуурдаг ханиад байна. Тэгэл ер нь айхтар нөгөө хууч их хөдөлгөж барьдаг ханиад байна лээ. Сургуулийн хүүхдүүдийн ханиад ихтэй байна. Тэгэл маск зүүлгээл тэгэл хичээлд нь явуулаад дархлаагийн сайн дэмжиж байгаа. За ер нь бол гадуур ханиад том бол нэлээд их байна. Миний бодож байгаагаар бол ханиад нь голчлон бид нөгөө хятадаас ч юм уу хувц авчдаг. Тэгээд тэр нь манай монголчин хүүтэн биш орн болохоор тэгээд хятад зориулсан нэг хувцууд байдаг. Тэгээд нэмгэн хувцас өмсөж байгаа л жиндэж дарчаад байх шиг байна. Энэ бол үндсэн бидний бодож байгаагаар бол ерөнхийдөө бол ханиадтай хүүхдүүд бол мэдээж зэрэг олон. Тэгэхээр дархлаагаа сайн дэмжиж ижил тэрнээс хамгаалах. Хүүхдэд унтахад зовиртой байх, тухгүй байх, уйлгнах, ойр ойрхон гүйлгэж бөөлжих 3-аас 4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн дур мэдэн эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхаарууллаа.